Сайн мэцгааны үзэгчдээ асуудлаасаа гарахыг хүссэн олон мянган хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөөгөөр тусалж Библи хэмээх мөнхийн эзний үгээр ятгах байдаг сайн байна уу захидлын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид Монгол Хүн байгууллагын зөвлөгч нарын хамт тантай уулзаж байна. Та бүхэнд үчим төргий. Тэгээд энэ удаагийн дугаарт маань бидэнд бас нэлээд өвөрмөц онцлогтой захидал ирсэн байна. Тэгээд өөрийн бэлгийн чиг хандлага ойлгохгүй байгаа нэгэн залуу бидэнд хандаж захидал өчжээ. Тэгээ юуны түрүүнд танд захидлыг хүргэе. Бидэнд хандаад өөрт байгаа энэ асуудлаа итгэж найдаад захидал болгон илгээсэн танд үнэхээр их баярлалаа. Тэгэд энэ асуудал бол монголчууд одоо ярихдаа ингээл ичид зовоол, санаа зовоол нийгмийн зайл болох тийм гадуурхах чиг хандлага ажиглагдаад идэг л да. Тэгээд Америк нэгдсэн улсын зарим мужид бол миний мэдж байгаагаар энийг бүр ингээд хуулиараа хүлээн зөвшөөрөөд ийм зүйл одоо хүний эрх чөлөөний асуудал юм аа гэдэг ингээ заагаад өгсөн байт юм лээ. Харин монголчуудын хувьд энэ нь өнөөдрийн хүртэл хаалттай хэвээрээ байгаа юм асуудал байгаа. Тэгээд та бүхний хувьд бас энэ асуудал дээр ямархуу байр суурь үзэл бодолтой явд юм болоо. Гомосекс гэдэг нь болохоор сэтгэц бэлгийн хөгжлийн одоо хамгийн түгээмэл гажуудлын нэг л дээ. Тэгээд үүнийг болохоор миний хувьд бол би нэг тийм хүлээн зөвшөөрч үздэг тийм зүйл бол биш. Яагаад тэгэхээр хүн яаж ч бодсон одоо хоёр эрэгтэй хүн юм уу хоёр эмэгтэй хүн тийм ээ гэр бүлийн амьдрал зохиолоо гэхэд тэр дундаас хүн үүсэж хөгжинэ гэхэд бол хэцүү. Яаж ч бодсон тийм ээ. Тийм учраас энэ бол тийм хүний амьдралд нэг тэгж байр суурийг эзлээд ахаар тийм чухал одоо тийм зүйл бол биш гэж үзэж байгаа л та. Бас ямар байдлаас болоод тийм нийгэмд ийм одоо зүйл байна вэ тий. Энийг бас судалж үзсэн хүмүүсч байгаа, судлаачч байгаа. Тэгээд янз янзын тийм судалгаа бас баримтуудыг хийлдэг. Гэхдээ энэ бол одоо удам зөв талаасаач байгаа, сэтгэс талаасаач байгаа, бас бодисын солилцоо алдагдсанаас ч юм уу тий. Бас тархины гэмтэл авснаас ч юм уу олон зүйл шалтгаанаар энэ зүйл ингээд үсэж бий болж байгаа. А нөгөө талаас нэгд үсэж бий болцсон байгаа тэр
ижил хүүстэнтэй одоо явагддаг тийм ээ. Гомосекс ийм харилцаатай хүмүүс бас бусдыг уруу татах тий ийм байдлаар бас үүсэж бий болж байгаа тийм судалгаа тийм хандлагууд байдаг. Харин энийг үзэхдээ энэ бол нийгэмд байгаа бас нэг тийм гаж үзэгдлээ гэж үздэг. Нөгөө талаас гэрлэлт одоо гэр бүлийн талаас нь энийг авч харах юм бол үүнийг бол одоо Америк нэгдсэн улсын зарим газрууд нь одоо ийм хоёр хүнийг одоо гэр бүл үүсгэж болно гэж. Жишээлбэл Сан Франциско тий тэнд бол ийм хоёр хүн гэрлэхийг зөвшөөрдгөө гэсэн тийм одоо мэдээ байдаг. Харин энэ бол нөгөө талаараа нэлээд гаж үзэгдэл байгаа. Яг гэвэл үүнийг одоо гэр бүл гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа. Яагаад гэр бүл гэж үзэхэд хэцүү вэ гэвэл тийм ээ. Гэр бүлийн одоо хамгийн гол бас нэг шинжээнийг нь одоо нийгмийн анхдагч нэгж болж байдаг. А нөгөө талаасаа ийм одоо хоёр хүүстэй хүн нэгдэж нийлээд өсөж үржиж үр хүүхэдийг одоо нийгэмд төрүүлж гаргаж тийм ээ. Бас тэнд одоо зөв хандлага зөв бүх зүйл нь одоо тэр гэр бүл дотор зөв хандлагаар явж байдаг. Гэтэл энэ ийм байдалтай байгаа тийм гомосекс харилцааны хувьд ч юм уу энэ гэр бүл үзэхэд маш хэцүү байгаа. Мөнхийн эзний үг болох Библи дээр хэлэхдээ Эхлэл 1-р бүлгийн 28 дугаар эшлэлээр хэлэхдээ Бурхан тэднийг адислаж тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмшээ гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэд энэ гэр бүлд өгч байгаа өсөж үржих энэ онцгой энэ ивэл онцгой энэ бэлгийг бол энд ямар ч тийм хүлээж авах боломжгүйгээр энэ бол шил гаж тий өөр зүйл болж байгаа. Нөгөө талаас энэ Эхлэл 2-р бүлгийн 24-р эшлэлээр ийм учраас эр хүн эцэгхээ орхиод их нэртэйгээ нийлж нэгэн бий болох ачаагүй гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн эр ийм хоёрын хувьд л тийм ээ гэр бүлийг үүсгэх тийм онцгой эрх тэр нэгүслийг өгсөн гэж гарч байгаа. Тэгэд энэ бол биднийг оргуугаасноос тэр орчлон ертөнцийг бүтээж бий болгоод тийм ээ бас тэр хүн гэдэг гайхамшигтай энэ бүтээлийг бий болгосон мөнхийн эзэн тийм ээ тэр бүтээгч мөнхийн эзнийг хэлж байгаа тэр мөнхийн зарчмын дагавх тэр үг байна. За сая хэллээ шүү дээ. Библиэр нөгөө гэр бүлд эрэгтэй эмэгтэй хүн гэр бүлийг үүсгэх ёстой гэж тий. Тэгвэл энэ хоёр эрэгтэй хүн, хоёр эмэгтэй хүн нийлж болно болохгүй гэсэн энэ талаар Библиэр заасан зүйл байт юм болов? Байгаа л да. Библиэр ер нь энэ хорвоо дэлхийн бүх амьдрал бичээтэй байдаг. Библийг яагаад үнэн ном, энэ дэлхийд ирэх цорын ганц үнэн ном гэж хэлсэн бэ гэхээр хүний амьдралын бүхий л бузар булаа байх хамт байдаг учраас одоо биднэрт амьдралын маань цаашдын одоо сайн сайхны төлөө эзний сургаал байгаа ч гэсэн яг хүмүүсийн завхарсан амьдралын бас бүхий л жишээнүүд энэ төр байгаа учраас Библи үнэн болдог. А хэрвээ зарим хүмүүс ариун Библийг тэгдэг л дээ ариун Библи гэчээд ямар муухай бузар юм бичсэн ааваасаа хүүхд гаргацсан хүний тухай байна тий. Бас гомосексийн тухай байна. Энэ ямар бузар ном бэ гэж ярьдаг. Гэтэл тэр хүний хувьд нэг үнэн гэж юу вэ гэдгийг мэддэггүй. Зүгээр жоохон одоо нөгөө бохир зүйл бичсэнийг бузар гэж ойлгодог боловч ойлгосон байна л да. Гэтэл яг үнэн гэдэг маань бузар одоо цэвэр бүх юмыг ерөөсөө энэ дэлхий дээр байгаа бүх юмыг орхигдуулахгүй бичснээрээ үнэн ном гэж ингэж явдаг байгаа. Тэгээд энэ дэлхийд түүхэнд болсон нэг явдал байгаа. Тэрний юу вэ гэхээр Содом Гомора гэдэг хот байсан. Тэгээд Содом Гомора гэдэг хотод яасан бэ гэхээр Содом хотод ингээд гомосексуалистууд маш ихээр байсан. Тэгээд ертөнцийн эзэн энэ байдлыг харахтаа тэднийг үнэхээр гимшээсэ гэж хүссэн боловч гимшээгүй. Тэгээд ертөнцийн эзэн энэ хотыг устгасан байгаа. Тэнгэрээс галт хүхрийг буулгаж тэгээд энэ газрыг үнэхээр үнсэн товрог болгосон битг. Тэгэхээр өнөөдөр ертөнцийн эзэн яг үнэхээр энэ зүйлийг бузар гэж үтсэн байдаг юм. Тэгээ нөгөө талаас энэ Левит номын одоо 18 дугаар бүлгийн 22 дээр одоо мөнхийн эзний тодорхой хэлсэн үг байгаа. Эр хүн эмэгтэйтэй унтдгийн адил чи эр хүүстэнтэй бүү унт. Энэ жигшүүрт юм аа гэж ингэж хэлсэн байна. Өөрөөр бүр тодорхойгоор хэлсэн тийм ээ. Эр хүн эмэгтэй хүнтэй унтдгийн адил чи эр хүүстэнтэй бүү унтаа. Энэ жигшүүрт юм аа гэдгийг одоо эр хүнд хандаад бүр хэлсэн байна. Тэгээ ёс бус зүйлээ гэж. Энэ бол мөнхийн эзний хувьд бол үнэхээр дургүй юм гим нүгэл юм аа. Өөрөөр хэлбэл тэр сүнсний байдал хамгийн дор түвшинд орсон тийм ээ. Ёс бус байдлын хамгийн доор хэмжүүрээ гэж үнийг одоо Библийн зүгээр авч үздэг.
Тэгвэл миний хувьд яг ийм байдалд орсон хүмүүсийг гэд буруутгаж тийм ээ ялмааргүй байна. Харин зүгээр энэ бол хүн төрөлхтний тэр гмийн үр дагавараас болоод төрхөөсөө зарим ингээ гажсан тийм одоо гмийн нүглийн одоо үр дагавар болж гарч ирж байгаа энэ үзэгдэл. Тийм учраас одоо хэрвээ энэ зүйлийг одоо энэ загтлыг бичсэн хүн байгаа те энэ хүний хувьд бол хэлж байгаа үе тийм сэтгэл санааны хувьд бол бас тийм зөрчилд ордог тийм ээ. Тэгэд химийн хүн шиг амьдрах гэж энэ амьдралаар амьдрийгээд тийм итгэлээр явдаг ч гэсэн бас ингээд бүтлгүүтдэг гэж ингэж гарч байгаа. Тэгэд энэ тухай бол бас манай хүмүүс нэлээд дэлгэрүүлж ярих байхаа гэж бодож байна. Сая тэгээд Библийн талаас нь бас нэлээд олон зүйлийг ярьлаа тийм ээ. Бас шинжлэх ухааны талаас нь нэг бас ингээд аваад үзэх юм бол хүнд 46 хоромсон байдаг гэж. Одоо Y-X-ээр ингээд хосоороо 22-ороо ингээд хосоороо 44 хоромсон бүрдчихэд. А тэгээ 23 дахь хоромсон нь одоо хоёулаа Y-ийн эсвэл хоёулаа X байдаг. А ингэснээрээ тэр нь одоо Y нь хоёулаа Y байх юм бол эрэгтэй хүн болж төрдөг, хоёулаа X байх юм бол эрэгтэй хүн болж төрлөө гэсэн одоо эмэгтэй хүн болж төрж өгнө гэсэн юм ялгаа гарч байгаа. А тэгвэл гомосекс хүний хувьд бол яадаг вэхээр тэр 23 хоромсон 23-уулаа тийм ээ Y-X ингээд хосоороо байж төрдөг. Нэгс нь маань эрэгтэй ч биш, эмэгтэй ч болж төрж ин гэсэн үг байгаа тийм. Ингэж төрдөг гэж шинжлэх ухаанаар бас энийг зүгээр эрдэмтэд судлаачаа судалж үзсэн байгаа юм л да. Тэгээ энэ цагтл бичсэн залуугийн хувьд болохоор би юу гэж хэлэх гээд нэхэр энэ залуу маань болохоор нөгөө нэг яг төрөлхийн одоо тийм төрхөөсөө юм гомосекс одоо тийм сексуалны тийм хүн болж төрсөн үү гэвэл бас үгүй юм шиг байгаа. Энэ гомосекс гэдэг маань түрүүн бас нэг ариун болд нь ярьжсэн л да. Одоо бодисын солилцооны хувьд тийм ээ бас удмын за тэгээ тархины гэмтлээс болоод янз бүрийн одоо олон шалтгаанаас болоод төрөлхийн тийм гаж одоо тийм юу одоо гомосекс одоо үүсч бий болж байдаг гэж. А нөгөө нэг хэлбэр нь болохоор яадаг вэ гэхээр бие махбодын хувьд ингээд одоо бусад одоо хүмүүсийн адилхан хэвийн мөртлөө зөвхөн бэлгийн дор хүслийн хувьд ингэж одоо ижил хүссэн луга татагдчихэдэг гэж. Тэгэхээр би энэ залуу болохоор хоёр дахь хэлбэрийнх нь хүн юм уу та гэж ойлгоод байгаа. Энэ хүн бол бас нэг учиргүй ингээд бүр одоо бүр багасаа ч гэх юм уу эсрэг хүсээ сонирхоод явж байсан гэдэг бас үгүй юм шиг байна тий. Тэгэхээр эхний хэлбэр нь болохоор төрөлх юм бол одоо энэ хоёр дахь хэлбэр нь болохоор өсөж хөгжиж явах одоо төрж өсөж явж байгаа явц дундаа одоо тий ижил хүснээ сонирхож гисэн юм уу яа. Тэгэхээр энд юу нөлөөлдөг вэ гэхээр нөө эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа бэлгийн одоо тэр боловсрал гэдэг зүйл маш одоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм л да. Бага байхад нь хүүхдийг одоо юу гэх тийм ээ эрэгтэй хүүхэд төрсөөр идэл чинь одоо охинтой болохыг хүссэн хүмүүс байдаг ч тийм ээ. Тэгээд нөгөөтгөө охин шиг хувцлаад охин шиг одоо үс гэцгээнд боогоод юм уу ингээл ах юм бол нөгөө хүүхэд чинь өөрийнхөө хүүсийнхаа ялгааг мэдгээ болчдөг хүүхэд. Тэгээ би эрэгтэй юм уу эмэгтэй юм уу мэдхээ болоод тэгээ тэр байдлаас болоод одоо ижил хүсэлтэн болох хандлага бас бий болж байдаг. Нөгөө талаараа бас хүүхдийг ингээд хэвлээд байх үед нь бас эцэг их нь одоо эрэгтэй хүүхэд гэсэн ингээд итгэждэг тийм ээ. А тэгжээс нөгөө хүүхэд нь эмэгтэй болоод төрчихнө. А тэгээ төрчөнгөт нөгөө хэвлээд байх үед нь л ээж аав нь эрэгтэй гэд итгэцэн байсан учраас эрэгтэй хүүхэд гэд бодсон байж л нөгөө хүүхдэд болохоор яаж нөлөөд өгөхөр цаашаа нөгөө далд хумсарт нь бүр цаашлаад сүнсэнд нь нөлөөлөд үлдсэн байждаг. А энэ ээж аавд маань ерөөсөө би эрэгтэй байх юм бол таалагдах хэрэгтэй байсан юм тий. Гэтэл би эмэгтэй болоод төрсөн гэдэг тэр одоо мэдрэмжээр нөгөө хүүхдэд нөлөөлөд үлдчихдэг. Сүнсээрээ дамжаад ингээ үлдчихдэг. А тэгээд нөгөө хүүхд маань төрөөд гараад ирэхээр яг эрэгтэй хүүхчиг хувцлаж, эрэгтэй хүүхчиг одоо тоглож тийм ээ. Эрэгтэй хүүхчиг зан авир гаргаж явах жишээ. Тэгээ энэ нь одоо эцэгчүүд бол энийг ойлгохгүй л дээ. Манай хүүхд охин мөртлөө яг ингээ эрэгтэй хүүхчиг ингээ байгаа. Тэгээ энэ маань болохоор тэр хэвлээд байх үед нь за бүр цаашлах юм бол бүр одоо бэлгийн ажлыг яг хийж явах үед бас эцэг их ямар одоо сэтгэл зүйн одоо бэлтгэлтэй байсан. Тэр зүйлүүдээс шалтгаалж бас одоо нэр хүүхэд одоо гомосекс ч болж төрөх тийм магадaltaуд бас байдаг баг. Загтал дээр хэлэхдээ ингэсэн байгаа штэ. Би ийм амьдрал бол угаасаа л бүтэхгүй гэдгийг ойлгож ирсэн гэдэг жаа. Тэгээд доорноос гэхдээ би хэвийн хүн хэвийн амьдралаар амьдрнаа гэсэн итгэлээр эхнэр хүүхэдтэй болно гэсэн бодлоор түүнээсээ салсан гэдэг жаа тий. Тэгэхээр өөрийгөө олвол энэ хүн маань би тийм бишээ гэд дотроо бодоод идэг. Тэгээ гадагшаа илэрхийлж одоо ингээд ирж хайхтаа өөр байдал одоо би энэ өөр үйлдэл хийгээд идэг. Тэгэхээр бас нийгэмдэр бас хүмүүс маань мэдж байгаа хөлтэй аль хэдийн би ийм гэдгээ хүлээн зөвшөөрөөд бүр ингээд зарлан томхоглаад өөрийгөө бүр сурталчлаа явж идэг хүмүүс байдаг штэ тий. Харин энэ залуу маань болохоор энэ зүйлтэйгээ бас тэмцээд байгаа нь бас сайшаалтай тий. Энэ залуу маань одоо
яг тэр гаж хүсэл нь төрөөд ирэх тэр үед тэр хүслээ яаж дарах хэрэгтэй вэ? За энийг хариулахаас өмнө энэ хүний хувьд сэтгцийн хувьд сэтгэл зүйн хувьд хэцүү байдалд байгаа. Тэгэд энэ тийм хүсэл төрж ийн гэдэг бол зүгээр л энийг одоо хүсэл гээд тэ ярихад одоо хэлэхэд одоо нэг талаас одоо хэцүү л дээ. Энэ бол нөгөө талаар яг чихэн цэвэр үг нь бол уул нь бол тэр тачаал гэдэг үг одоо тохирно хүсэл тачаал гэдэг тэр зүйл. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрийгөө ингэж захирч чадахгүй энэ зүйлд өөрөө ирэхгүй автагдж байгаа энэ байдлыг нь одоо тодорхойлж хэлэх юм бол энэ сексийн хувьд бол ийм донтолтонд орсон байна гэсэн үг. Сексийн хувьд бас нэг тийм гаж хэлбэрийн донтолт гэж одоо хэлж болно л доо. Тэгээд энэ нэг донтсон хүн учраас энэ хүн өөрөө ийм донтоо гэдгээ ийм миний хувьд бол ийм донтолт байна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь одоо бас эдгэрэл дээ. Эдгэрлийн ихний шат. Тэгснийхаа дараа ховчлаад энэ зөвлөдөг болон одоо сэтгэл зүйч те хүмүүст ховчлаад ингээ хандаад тэгээд магадгүй энэ хүн бас шинжилгээ хийлгэж болно шүү дээ юм л гэдэг. Энэ сэтгцийн талаасаа те ямар зүйл нөлөөлж гин үү? Эсвэл ийм бодисын солилцооны хямрал байна уу? Эсвэл дааврын хувьд ямар байна те? Нөгөө талаас удам генийн хувьд ямар байна те? Энэ олон зүйлийн талаас нь ингэж шинжилгээ. Тэгэд чухам аль талаасаа байна вэ гэдгээ бас илүү аль талаас нь илүү хүчин зүйл байна гэдгээ бас харж болно. Гэхдээ альж талаасаа байлаа гэсэн энэ донтолтонд орж байгаа үед энэ хүнийг бас ямар ч юм гарцгүй биш ээ тийм ээ гарц бол байгаа. Тэгээд ялангуяа би бас Библи дээрсийн тухай хэлхийг хүсэж байна л да. 1-р Тимот номын 1:8-аас эхлээд хэлж байгаа. Хэрв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөв хүнд зориулагдаагүй харин хуйлгүй болон тэрслүү хүмүүс бурханлаг бос болон нүгэлтнүүд тэгээд аль уурчид садар самуун хүмүүс ижил хүснэнтэйгээ явуулдагч хүний хулгайч худалч хүмүүс гээд ийм хүмүүс зориулагдсан юм а гэж хэлж байгаа. Тэгэд хуулийн хувьд бол завхаарч болохгүй гэж хэлсэн байгаа. Тийм ээ. Тэгэд энэ зүйл энэ нэг одоо тий зөрчснөөрөө энэ хүн өөрийгөө гимтэй гэдгийг одоо ингэ мэдж байгаа. Гэхдээ хуулийг дагснараа ингээд тэр хүн тэр цагаатгдаж тэр буруутгал ял шийтгэлээс чөлөөлөгдөж тийм ээ тэр зүйлийг одоо олж авч чадахгүй. Энэ тухай Галаат 3 дугаар бүлэг дээр маш тодорхой хэлсэн байдаг. Тэгээ харин ямар замаар энэ хүн энэ зүйлээс чөлөөлөгдөж болох вэ гэвэл Есүс Христийн тухай сайн мэдээнд итгэснээрээ өөрөөр хэлбэл энэ хорвоо дэлхийг тэр бүтээсэн мөнхийн эзэн тийм ээ. Үнэхээр тэр гимт байдал дунд ороод гарах гарцаа мэдэхгүй болж зовж байгаа тэр хүмүүсийг хайрлаад Есүс хүүгээ илгээсэн байгаа. Есүс Христийг илгээсэн. Илгээхдээ загалмаар илгээсэн. Тэгээ тэр гимтээ тэр хүмүүсийн өмнөөс Есүс цовдлогдож тийм ээ модон загалмай цовдлогдож нас барсан байгаа. Тэгэд Галаат 3 дээр хэлэхдээ ингэж хэлдэг байна. Чи үүнд Есүс чиний гим нүглийг төлөө шийдэгдсэн байна. Модон загалмай цовдлогдож алгдсан байна гэдэгт итгэвэл чиний бүх гим нүгэл уушлагдаж чиний дотор тийм ээ тэр ял буруу шаалт гим зэм тэр мөс чанар чинь цэвэрлэгдэх болно тийм ээ сайн мэдээ хүлээж авснаар. Тэгэд Есүс үүнийг загалмай дээр хийсэн. Тэгээ зогсоогүй загалмай дээр алагдаад 3 хоногийн дотор дахин амьдсан байна. Тэгээд энэ дахин амьдсан энэ зүйлээр энэ гайхамшигтай амьлтаар дамжуулаад зөвтгөгдсөн. Өөрөөр хэлбэл Есүс өөрөө гим нүгэлгүй байсан учраас дахин амьдсан байна. Тэгэд Библи хэлэхдээ ингэж хэлдэг байна. Модон загалмай цовдлогдож аллагдахдаа миний гмийн төлөө цусаа урсгасан байна гэдэгт итгэвэл аврагдаж таны одоо сүнс шинчлэгдэж ариун сүнсийг хүлээж авах болно гэж хэлдэг. Тиймээс бас Есүс дахин амьдсан шиг таа ч гэсэн бас цоошин амьдралыг хүлээн авах болно гэж ингэж хэлдэг байна. Тэгэд Есүс итгэсэн тэр итгэлээр дамжуулан энэ хүн энэ гаж байдлаас тийм ээ энэ бүх тэр зовнил гмийн үр дагавраас чөлөөлөгдөх одоо бүрэн боломжтой. Тэгэд бидний гмийн шийтгэлийн төлөө Есүс ирсэн юм а гэдгийг
онцлог хэлмээр байна л да. Хайр нь ингээд багасаа дүүргэгдээгүй болохоор тэр хайрыг дүүргэхийн тулд өөр одоо зүйлсүүдээр ингээд өөрийн ирэхгүй өөрийн мэдлгүүл ирж хайгаад гаж зүйлсүүдийг хийгээд байдгаа гэж бид ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэд энэ хүний хувьд ч гэсэн тийм зүйл тохиолдсон юм болов уу гэж бодож байна л да. Бид нар нөгөө хайрын сав дүүрэн биш болохоор ямар нэгэн зүйлд донтдгоо гэж ингэж бид нар бас ярилцгаа. Тэгээ энэ бол ер нь батлагдсан үнэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ хүний хувьд ч гэсэн өөрийгөө би зүгээрээ би ер нь хичээвэл чармаачвал ер нь энэ байдлаасаа би гарчинд би бол энгийн хүн жирийн хүн гэсэн байгаа штэ. Тэгсэн хэрнээ энэ хүн дахиад нэг тийм хийчих юмсан. Одоо доош ингээ унших юм бол олон охтуудтай үрхэж үтсэн. Одоо л энэ хүнтэй нэг гоё байх болов гэж одоо бодсон чинь уулзаад л үл ойлголцоор төгсөөл ерөөс одоо бүр цөхрлөө залхаж байна гэд. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнийг одоо донтолт гэдэг юм эзэмссэн байна гэдэг нь энэ дээр нутагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс өөрсдөө ингээд донтсон гэдгээ ерөөс хүлээн зөвшөөрдөг. Яг одоо донтоод явж байгаа хүмүүс би донтсон гэж хүлээн зөвшөөрч чаддгүй. Тэгээ хөндлөнгийн хүн хүртэл чи донтцсон байна. Чи энийг тэ байнга хийгээд байгаа энийг донтолт гэдэг юм а гэж хэлэхээр үгүй ээ. Би өөрийгөө мэдчихэв. Би хүсвэл гарчна. Энэ юу хэлээд байна гэхээр энэ нэг хүн одоо энэ хүнийг удирдах байгаа тэр ямар нэгэн одоо эзэн энэ хүнийг үнэхээр хуурам эхэлж байна гэдгийг баталж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний Есүс Христэд итгэсэн энэ итгэлийн амьдрал маань өнгөрсөн одоо үед эзэнт итгээгүй байсан тэр амьдралаа ингээ харахад бидний аль нэг ямар нэгэн хүчин зүйл биднийг удирдах гэдэг гэдгийг яг бид нар мэддэг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнийг өнөөдөр харанхуй хүч буюу харанхуй сүнс удирдах байгаа учраас өнөөдөр энэ хүнийг одоо үннийг мэдүүлэхгүй харанхуугаар энэ хүний оюун бодлыг үнэхээр хуурч байгаа. Чи донтоогүй, чи одоо хэвэн байна. Чи зүгээр чи хүсвэл одоо гэр бүлийн эмэгтэй их нэртэй хүүхдтэй болж чадна гэсэн хэрнээл энэ хүнийг ийм юмруу хөтлөөд байгаа. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн хүчинд удирдуулж байна гэдэг эхлээд хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Тэгэхэд энэ хүч энэ өнөөдөр өөрийг нь яг утсан күгэлтэд хөтлөж байгаа юм шиг дээрээс нь удирдах байгаа энэ хүч буюу энэ эзнийг солих хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр энэ хүнийг энэ дэлхий дээр хоёр том хүчил бүх хүн төрлөختнийг удирдах байдаг. Тэрний нэг нь хин юм бэ гэхээр ертөнцийн эзэн буюу хүн төрлөختнийг бүтээсэн агуу аврагч эзэн Иесус байна. Түүнд итгэдэг тэр хүмүүс болохоор өнөөдөр түүний үг болох Библийн дагуу өнөөдөр амьдрснараа архичин байсан, алуурчин байсан, өнөөдөр худалж байсан, хулгайч байсан, савхай байсан. Тэр утгаар бүр гомосекс ийм хүмүүс хүртэл аврагдаад одоо өнөөдөр эзнээ сольснороо цоошин хүмүүс болоод энэ бүх донгоосоо чөлөөлөгдөө шинэ хүмүүсийн амьдралаар амьдарч байна. Тэгвэл өнөөдөр эзэнд биш харин өөрийгөө эзнээ болгоцсон. Би эзэн эсвэл би өөрөө болж гин гэж бодож байгаа хүмүүс яг үнэндээ өөрсдөө эзэн биш энэ хүмүүсийн дээр удирдах байгаа тэр нэгэн хар хүч буюу чөтгөр удирдах байгаа яг утсан күгэлтэй шиг архив, тамхи тат, зугаац, цэнг, завхаар гэд ингээд удирдах байгаа энэ хүмүүс эзнээ солих хэрэгтэй гэдгийг хэлж өгмөр байна. Тэгэхээр хүн өөрөө мэдээд байгаа байхгүй би буруу юм хийж байна. Би үнэхээр буруу би тамхи татсаар байгаад би уушиг өвддөг болчлоо. Би татмааргүй байна. Бүр тамхин дээр нь тодорхой бичсэн байдаг те тамхи таны бие дээр хортой гэдэг. Гэтэл арх угаад гудамжинд үнэхээр Тараншааны гэдэг нэр хочтой болоод амьдралаа алдсан олон хүнийг харж байгаа хэрнээ арх усаар яваа хүмүүс байж лээ. Тэгвэл яг гомосекс хүмүүс маань ч гэсэн би өнөөдөр үнэхээр яг энэ эрэгтэй хүний одоо энэ загтал бичсэн хүнээс ч гэсэн харагдаж байна. Би буруу юм хийж байна гэдгийг мэдж байгаа. Гэтэл дээр нь ямар нэгэн хүч удирдах байгаа учраас энэ хүн мэдж байгаа хэрнээ хөтлөгдөж байгаа. Өөрөө хүсээгүйгээр. Тэгэхээр энэ эзнээ солиосоо. Энэ харанхууг гэрлээр солиосоо гэж хүсэж байна. Тэгээ Библиэлд ингэж хэлсэн байдаг. 1-р Иохан номон дээр Бурхан бол ертөнцийн эзэн бол гэрэл мөн. Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг. Бөгөөд түүнээс бид нар авралыг авах юм бол үнэхээр бид харанхуй дотор байхгүй юмаа гэж хэлсэн баг. Тэгэхээр өнөөдөр бид нар ч гэсэн өмнө нь харанхуй хүчинд давтагдаж харанхуй дотор амьдарч явхдаа бид нар өнөөдөр энэ хүмүүс зөвлөгөөх энэ дайныг бид нар юу ч мэдэхгүй өөрсдөө ухраа мэдэхгүй амьдарч байсан бол өнөөдөр бидний дотор гэрэл орж ирснээр харанхуйд байгаа хүний өмнө бид нар гэрэлтэх боломжтой болсон. Тэгвэл энэ хүмүүс ч гэсэн ирээсэ гэж маш их хүсэж байна.
эзнээс ойлгох аюул чухал зүйл байна. Тийм энэ залуугийн хувьд нөгөө хэвийн амьдралаар амьдрнаа гэдэгтээ итгэдэг гэдэг ингээд чинь тийм ээ. Тэгээ энэ залуу бол үнэхээр итгэж байгаа л да хөрхий. Тэгтээ өөрөө хичнээн би чаднаа гэж бодсон ч гэсэн өөрийнхөө хүчээр хүн бол эндээсээ гарч чадахгүй. Тэгэл чадахгүй байгаа учраас л үйл ойлголцлоор төгсдөг гэж хэлээд байна тийм ээ. Магадгүй та олон охидуудтай үерхэж үзлээ гэж юм тийм ээ. Дахиад танд бас таалагтай охин гарч ирж болно тийм ээ. Тэр үед та залбирах хэрэгтэй. Тийм ээ. ертөнцийн эзэмнээ би танаас өгсөн тэр одоо тий эсрэг хоёр хүүстэн уулзаж учрахаараа тий одоо тэр амталж үздэг тэр жаргалыг тэр баяр баясгалан тийм ээ. Тэр сайхан зүйлийг би мэдрэхийг хүсэж байна гэд ингээд залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд залбирах юм бол эзэн чамайг сонсно. Түүний чинь хариугч бас өөрт чинь өгөх болно. Хэрвээ тэгж залбирахгүйгээр тийм ээ зүгээр л би чадна гэж өөртөө итгэсэн итгэлээрээ өөрийнхөө хүчээрээ зүтгээд тэр хүнтэй уулзлаа гэхэд эргээл дахиад нөгөө үйл ойлголцлоор төгсөх болно. Цаана таныг түрүүний хэлжээс нөгөө хөдөлгөгч сүнс тийм ээ ажиллаж байгаа учраас. Тийм учраас ертөнцийн эзэнд хандаад өөрийнхөө төлөө сайн залбирах хэрэгтэй тийм ээ. Би эмэгтэйчүүдэд тийм ээ дурлаж үзмээр байна. Би эмэгтэйчүүдийг хайрламаар байна тийм ээ. Би бас эхнэрдээ болж үр хүүхэдтэй болж үнэхээр ертөнцийн эзний хүслээр тэгж одоо бэлгсэн гэр бүлтэйгээр ингэж амьдарч үзмээр байна гэж ингэж залбирах хэрэгтэй. Тэгжээж та ертөнцийн эзний тэр нэгүслийг өөртөө авах болно гэж хэлмээр. Энэ хүний хувьд тэр гомосексуалист тийм одоо үйлдэл хийгээд ингэ явж байгаа нь гим тийм ээ. Тэр гмийн үр дагавар гэдэг бол хүнийг ерөөсө дандаа тэр балчиг шавар мэт тийм ээ. Одоо тийм хэцүү байдалд тэр лаг шаварнд унсан мэт тийм хэцүү байдалд оруулж сэтгэл санааны буруу шаал тав тухгүй байдал үргэлжийн бас бусдаас ирж байгаа тэр зэмлэл буруутгал тийм ээ тэр бүх тэр муу үр дагавруудыг дагуулж яадаг. Тийм учраас мөнхийн эзэн биднийг хайрсан тэр хайраараа та нарыг гимээс хол байгаараа гэж хэлж байгаа. Тэгээд энэ гмийн үр дагаврыг гим хийгээд гмийн үр дагаврыг мөнхийн эзэн үзэн ядч байдаг. Тийм учраас энэ хүнийг ч гэсэн энэ залууг ч гэсэн мөнхийн эзэн хайрлаж байгаа. Есүс хайрлаж байгаа. Тэгэд энэ гмээ орхиод над руу ирээсэ. Энэ гмийнхаа энэ боолчлоос чөлөөлөгдөөсөө гэж хүсэж байгаа. Тэгэд бидний хувьд ч гэсэн энэ залуу бас урам өгөөд бас энэ гмийнхаа боолчлоос чөлөөлөгдөөсөө гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүний хувьд тэ энэ зүйлийг мэдэхгүй тэр харанхуй дотор ингэж алхаж байгаа нэгэн байна. Харин бидний хэлж байгаа мөнхийн эзний үгээр дамжуулаад энэ хүн гэрлийг олж харах юм бол чөлөөлөгдөх тийм боломж бас байгаа. Тэгэд мөнхийн эзний хувьд бол тэр гмийн үр дагаврыг үсэн яддаг болохоос гимтэй хүнийг бол харин хайрлж хүнийг өөрийг нь хайрлж байдаг. Над руу ирээсэй гэж хүсэж байгаа. Тэгэд энэ залууд ч гэсэн бас яг тийм хайр агуу тэр зүрх сэтгэлээр хандж байгаа гэдгийг бас хэлмээр байна л да. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эцэгчүүдтэй хандаад бас сэрэмжлүүлэг болгоод хэлмээр байна л да. Түрүүн бас хэлсэн байгаа хүүхдээ одоо нөгөө эсрэг хүүсээр нь хувцслах, эсрэг хүүсээр нь харах те энэ зүйл бол бас энэ их усүр болж байгаа. Нөгөө талаас гэх юм бол одоо орчин үеийн одоо нийгмийн байдал ямар байна вэ гэвэл телевиз те кино, интернет тэгээд янз бүрийн билбордууд тэгээд сэтгүүл тийм ээ сонин тэгээд реклам гэдэг олон зүйлүүдээр дамжуулаад одоо хүүхд багаасаа сексийн хувьд гаднаас юм үнэлэмжүүдийг аваад тэр үнэлэмжүүдэд дотроо суулгаж ингэж болдгийм байна ингэдгийм байна гэсэн тэр зүйлүүдийг одоо бий болгож тэр дотор тэр сексийн хувьд тийм ээ тэр хүмүүжил нь одоо бий болж бүрэлдэн бий болж байгаа. Тэгэд энэ зүйл дээр их анхааралтай тийм байгаад жишээ тийм ялангуяа энэ гомосексуализмын тухай янз бүрийн одоо гойчилсан кино ч юм уу янз бүрийн юмнууд байдаг. Тэгээд тэднийг үзээд те буруу юм итгэл үнэмшил авах үе те тэр талаас нь болгоомжилж те бас энэ яг жинхэнэ эсрэг хүүснийхээ хүнийг яаж хүлээж авч хайрлах талаар нь илүү хүүсийн боловсрол олгож зааж өгчээвэл те энэ гаж зүйлээс энэ бас хэцүү зүйлээс бас тойрч гарах боломжтой гэдгийг бас хэлмээр. Ээж нар нь ингэдэг штэ. Эр хүнд итгэхээр эрхийн ургандаа итэг. Энэ эрчүүд ер нь
шал дими өстой хэцүү өнтер гэдэг ингээл охтуудаа зааж сургаж байдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүүхдүүд яадаг гэхээр энэ эрэгтэй өнгөдөг чи ер нь дими юм байна гэдэг ингээд зарим нэг тэр нь сэтгцэд нь нөлөөлж ин гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө бэлгийн боловсролд нь бас нөлөөлөд явчихж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэгж хүмүүжүүлэхээс илүүгээр яг нөгөө ээж нар юм аав нар өөрсдөө нөгөө амьдралд эмэгтэй үндэтгэх итгэлээ алдаал, эрэгтэй үндэтгэх итгэлээ алдаал ингээл амьдралын нухчаан зав одоо зүтэрснийхээ юугаар л хүүхдүүдэд сургадаг. Тэгээд сургаж байгаа тэр сургаалт нь буруу чиглэлээр хүмүүжүүлээд байна гэдэг ерөөсөө анзаардаггүй. Тэгээ нөгөөдөл нь нөгөө эсрэг хүснээ одоо үзий ядчих эхлэх юм уу тэгсэн тэгээ эсрэг хүснтэй нийлж ингэж зовж амьдарч яхаар тийм ээ. Ээжийнхээ амьдралаар ингэж зовж яхаар, аавынхаа амьдралаар ингэж зовж яхаар зүгээр адилхан эмэгтэй хүмүүс хоорондоо адилхан ирчүүд хоорондоо ингэж харилцаад явхад юу нь болохгүй байгаа гэдэг ч юм уу тийм ээ. Ийм буруу үзэл бодлоос тэр сэтгцэд нь суулгагдаж өгч байгаа учраас энэ зүйлээ бас эцэгчүүд багаас нас хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүмүүжил дээр илүү их анхаарах хэрэгтэй. Тэгээд багаас нөгөө хүүхдээ яг бэлгийн боловсрол хөгжиж байгаа үе байгаа шүү дээ 3-5 наснд нь тий. Яг энэ насанд нь яг хүүхдээ эрэгтэйг нь эрэгтэй, эмэгтэйг нь эмэгтэй гэдэг байдлаар нь харьцаж хүүхдэд ойлгуулж өгдгөөс болж бас яг энэ зүйл үүсэх боломж бас байдаг. Тий яг тэр үе насны хүүхдүүд бол одоо жишээ нь эрэгтэй хүүхд бол аавыгаа түлхээд ээжтэйгээ байх ч юм уу тий. Эмэгтэй нь бол ээжигээ түлхээд аавтайгаа байх гэсэн юм зүйл байдаг. Тэр болгон дээр нь ингэж одоо зөв өдөрдөж зөв залж өгөөгөөс болоод бас хүүхдүүд яг ийм байдлаас болоод том болох явцдаа энэ өөрийнх нь оюун бодолд бас нөлөөлсөн асуудал бас байдаг. Тэгэхээр ээж аауд ч гэсэн тий энэ зүйл дээр хүүхдээ энэ багаас нэг хүмүүжиж байгаа үе өсөж байгаа үеэс нь илүү сайн бас харж канж бас зөв харьцаж явах юм бол ирээдүйд таны хүүхэд бас ийм янз бүрийн буруу зүйл рүү орохгүй тий бас өөрийгөө тий дутуу янз бүрийн юмыг хайж эрэлхийлж явах тийм хүсэл тэмүүлэл байхгүй болно гэж бас сануулмаар байна. Ирчүүдтэй хандаад хэлэх тийм ээ. Хүн одоо дан эр хүстэй болоод эр хүн төрдөг ч гэсэн харин эр хүн бол төлөвшдөг байгаа. Тэгээ одоо сая энэ ижил хүүснтэйгээ явуулдаг энэ хүмүүсийн хувьд ч гэсэн гомосексуалист хүмүүсийн хувьд ч гэсэн эр хүүстэй болоод төрсөн болохоос эр хүн бол төлөвшөөгүй байгаа хүмүүс байгаа. Тийм учраас энэ хүмүүстэй хандаад үнэхээр эр хүн бол төлөвшхийн тулд тийм ээ. Үнэхээр их зүйлийг хийгээсэй гэж хүсмээр байна. Энэ цагт бидний нэвтрүүлгийг сонгон үзэн үзэгч танд баярлалаа. Чин сэтгэлээ нээж загтал битсэн залууд маань зөвлөгөө өгсөн та бүхэнд хүн баярлалаа. Үзэгч танд ч бас шийдвэрлэхэд хэцүү ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд загтал бичээрэй. Энэ удаагийн дугаараар өгсөн зөвлөгөөгөр дамжуулан олон хүмүүс их зүйлийг ойлгож мэдэж авсан байхаа гэдэгт бид итгэж байна. Загтлыг бичсэн залуу маань өөрийн энэхүү гаж дур хүсэлтэд хөтлөгдөн цааш алхах биш, харин бидний зөвлөсний дагуу тэр мөнхийн эзний заасан замыг сонгож алхана гэдэгт бид итгэж байна. Тэгээд танд сонголтыг үлдээгээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Эх 7 хоногийн баасан гарагийн 18 цагт танд өгөх шинэхэн зөвлөгөөнийг хамт эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баярлалаа.